Монголчууд бид их эзэн Чингис хааны суу алдар үйл хэрэг бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрд ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хождоо өвлүүлэн үлдээж, ээвээ сахин баттгаж, улс орноо мандуулахад Монгол хүн бүр хов нэмрээ оруулж, төр улсынхаа төлөө хүчин зүтгэх учиртай. Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү Монгол бархлын өдөр Монгол түмний төрт ёс, түүх соёл, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхийд дахин сурчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хөв нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол улсын болон гадаадын иргэн хуулийн этгээд төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дэд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одонг Монгол улсын ерөнхийлөгч сойрхон гардуулдаг сайхан уламжлалтай. Энэ жил хүндрэлтний соёлын биет бус өв Монгол үндэстний бахархал болсон монголчууд бидний цог хиймрийн эгшгэлэн судар, арга билгийн хос жавтаст, ая хөгийн яруу дуусалт морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээ хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хөв нэмэр оруулж, дэлхийд дахинд Монгол улсын нэр хүндийг өндөр дөргөн, Монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол улсын филармоны морин хуурын чуулгад төрийн дэд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одонг хүртээж байна. Эзэн Чингис хаанаараа оглох эрхэм дээд алдар хүртсэн Монгол морин хуурын чуулган хамт олон та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргье.